1996 оны 5 дугаар сард хурласан аж үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлийн холбооны баг хурлаас хэсэг хүмүүсийн санаачлагаар Монголын эрчим хүч, геолог, уул уурхайн үйлдвэрчний эвлийн холбоо бие даан зохион байгуулагдаж, шинэ дүрм мөрийн хөтөлбөрөөр баталж 5 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд орон өрх тусгаарласан түүхтэй. Үйлдвэрчний эвлэл бол ерөөсөө хамгийн түрүүнд хүний эрх ашиг, улс эрх орныхоо эрх ашигын төлөө ажилладаг байгууллага гэж үзэж болно. Хөдөлгөөний дээд хэлбэр нь болохоор үйлдвэрчний эвлэл гэдэг нэртэй. Жинхэнэ хөдөлмөрчин хүний эрх ашигын төлөө жинхэнэ үйлдвэрчний эвлэлийн утгаараа ажиллах юм боломж нөхцөл бол бий болсон. Таны төлөө таны өмнөөс үйлдвэрчний эвлэл ажиллах болно. Хөдөлмөрийн хүмүүс ажиллаж байгаа үйлдвэрлэл, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрм журмууд хангагдж байгаа эсэх, энэ талаар ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, үүнд тавих төр олон нийтийн хяналт аль зэрэг байгаад үйлдвэрчний эвлийн бүх шатны байгууллагуудын өдөр тутмын анхаарал төвлөрөх ёстой. Бидний ч гэсэн уучин сэтгэлгээ бол нэг тиймэрхүү байсан. Яг онцгой нөхцөл тохиолддог ажилтны ямар нэгэн эрх ашиг ингээд хөндөгдөж ирсэн тохиолдолд үйлдвэрчний эвлэлийн орооч юм анхан шатны ямар нэг байгууллагууд бол хэрэгтэй юм байна гэдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ач холбогдлыг мэдрээгүй нэг ч ажилчин байхгүй хаа гэж ойлгож байгаа. Тийм учраас үйлдвэрчний гишүүн болох явдал ажил хийж байгаа хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрөө үнэлүүлж байгаа бүх хүний зорилт байх ёстой. Үйлдвэрчний эвлийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэр болсон татвар шимтгэлийн удирдах зарцуулалтыг бүх түвшин сайжруулахын зэрэгцээ санхүүгийн уламжлалт хэлбэрүүдийг нэмэгдүүлэх, өмч хөрөнгийн ашиглалтанд тавих дүрмийн хяналт, хариуцлагын механизмыг чангатгах хэрэгтэй байна. Нийт үйлдвэрчний эвлийн байгууллагын шат шатны байгууллагууд бол оршин тогтнох гол үндэс бол үйлдвэрчний эвлийн гишүүдээ сурааж байгаа энэ татвар байдаг юм аа. Энэ татварыг бол хуулийн хүрээнд Монголын үйлдвэрчний эвлийн нийтлэг дүрм гишүүд өөрсдийн зөвшөөрснөөр сайн дураар салингаа сурааж байгаа ийм татвар хуримтлал юм аа. Хамтын гэрээгээ сайдар судалж ойлгоогүйс болж өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөх явдал мэрсэр байдаг. Энэ талаар ажилчид маань өөрсдөө дүгнэлт хийж тэгээ үйлдвэрчний эвлэлийн хороондоо өөрсдийнхөө эрх ашигыг зөрчиж байгаа талаар ярьж санаа бодлоо тусгаж хамтын гэрээндээ оруулж өгчээвэл өөрсдөд нь бас ашигтай хэрэгтэй байгуулга гэдэгс би ойлгомоор байгаа. Намдын хэлцээрт бол талууд бас анхааралтай. Ялангуяа ажилчдын зүгээс бол өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалсан тэр заалтуудыг аль болохоор байлгах, жилээс жил яаж сайжруулах вэ гэдэг тэр тал дээр бол санал онол өгдөг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол захиргааны зүгээс ажилтны өмнө хүлээж байгаа үүрэг олоод тэднэрт хийсэн хөдөлмөрийн гэрээнд хяналт тавих гол үүргийг гүйцэтгэдэг. Үйлдвэрчний эвлүүдийн хөгжлийн асуудал нь улс орон, ард түмний амьдрал тэмцлийн түүх, үйлдвэрчний хөдөлгөөний уламжлал, улс төр нийгэм эдийн засгийн тогтолцоо, хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн түвшин чиг хандлага, нийгмийн түншүүд, тэдгээрийн хөгжил төлөвшил, үйлдвэрчний эвлүүдийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин зэрэг өргөн хүрээтэй нийлмэл олон хүчин зүйлүүдтэй холбоотой үйл явц юм. Та өөрийнхөө эрх ашигын төлөө тэмцэхгүй бол таны төлөө хинж тэмцэхгүй таны эрх бол хамгаалагдахгүй маа. Та ганцаараа өөрөө яваад таны эрх бүрэн хамгаалагдахгүй. Таны төлөө таны өмнөөс үйлдвэрчний эвлэл ажиллах болно. Үйлдвэрчний байгууллага бол ер нь дарга сэргээ болж өгөл халах солих ийм шаардлагуудыг тавьдаг. Тэмцлийн нэлийн хурц хэлбэрийг ашигладаг байсан ийм цаг үе байсан. Муугаар л үзэхэд ажил хаялт хийхэд бас ажил хаялт хийсэн улсуудаа залинжуулахаар хөрөнгийн их усрос нэлээд байх хэрэгтэй. Ер нь үйлдвэрчний эвлэл бол байн хөдөлж байдаг. Тэгээд өөрөө хөдөлгөөн. Хөдөлгөөний дээд хэлбэр нь болохоор үйлдвэрчний эвлэл гэдэг нэртэй. Монголын аж үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэл нь Монголын ууган үйлдвэрчний эвлүүдийн нэгэнд зүй ёсоор ордог үлээ. 1917 онд Ерөө 100 модны алтны уурхайн дэргэд үйлдвэрчний эвлэл байгуулагджээ. 1921 онд нийслэл хүрээнд ажилчин албан хаагчдын анх дугаар хурал болж түүнд цахилгаан станц, зэвсгийн засварын газар, бусад байгууллагын 300-аад албан хаагч оролцжээ. Энэ хурлаас 7 хоногийн ням гарагт амралт эдлүүлэх, 8 цагийн ажлыг өдөрт шилжүүлэх, ажилчдын цалин хөлсийг тогтмол олгож байх зэрэг асуудлыг засгийн газарт өргөн барьж шийдвэрлүүлсэн байна. Энд Орос, Монгол,
одоо хятад ажилчид урхаачдын тас одоо үйлдвэрчний хэвлэлийн хөдөлгөөн үүссэн гэдэг ийм одоо төвхтэй. Өнөөдөр 100 жил болох гэж байна. Энэ 100 жилийн хугацаанд аж үйлдвэр үйлдвэрчний хэвлэлийн байгууллага гэдэг яг бие даасан үйлдвэрчний хэвлэлийн 60 гаруй жилийн төвхтэй. Малайхын урхай тус гэдэг үйлдвэрчний хэвлэл байгуулж ясан нь бол энэ аж үйлдвэрийн үйлдвэрчний хэвлэлийн одоо суур байсан юм аа. За ингээд одоо түүхийн цаг хугацаанд явсаар байгаад 1963 онд бол Монголын үйлдвэрчний хэвлэлд бол салбарын одоо 5 үйлдвэрчний хэвлэлийн одоо хороо байгуулагдаж байсан. За тэрний нэг одоо хороо нь бол аж үйлдвэрийн одоо үйлдвэрчний хэвлэлийн одоо төв хороо гэж одоо байгуулагдаж ингэж явж байсан. Энэ үйлдвэрчний хэвлэлийн байгууллагаас 1996 оны 5 сарын 17-нд Монголын эрчим хүч геологи уулуурхай үйлдвэрчний хэвлэлийн холбоо хөрөг тусгаарлан байгуулагдсан. Байгуулагдсан цагаас эхлэн хөдөлмөрийн хүний төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллага. Өнөөг хүртэл. Тийм учраас хэрвээ хөдөлмөрийн хүн өөрийн эрх ашигаа хамгаалъя гэж бодвол үйлдвэрчний хэвлэлээ хамтран байгуулж энэ утгаараа аж ахуйн байгууллага эзэттэй хамтын гэрээ хэлцээр хийж түүнийхээ үндсэн дээр эрх ашигаа хамгаалж ажиллах ёстой. Хөдөлмөрийн харилцааны одоо эргэцэн үйл нэлээд сайжирсан. Тухайлбал үйлдвэрчний хороодын тоо нэмэгдсэн, гадаад харилцаа нэмэгдсэн. Ийм одоо ололтууд байгаа нь энэ 20 жилд бол одоо мэдэгдсэн. Манай салбарын одоо үйл ажиллагаа бол одоо ингээд сайхан дардан замаар бол ерөөсөө явж байгаагүй. Тухайн үеийн одоо нөхцөл байдлаас хамаарат янз бүрийн одоо тэмцэл хөдөлгөөнүүд бол гарч байсан. Монголын үйлдвэрчний хэвлэлд 90-ад оноос эхлэн мэргэжил үйлдвэрлэлийн шинжээрээ эвлэлд нэгдсэн үйлдвэрчний хэвлэл байгуулах хөдөлгөөн эрчимтэй явагдаж 1992 онд хурлдсан тус салбарын үйлдвэрчний хэвлэлийн баг хурлаасаа зах зээлийн үед баримтах үндсэн чиглэл дүрмээ шинээр баталжээ. Үйлдвэрчний хэвлэл бол салбараар буюу одоо мэргэжлийн чиглэлээр хөгжих ийм шаардлага бол одоо гарч ирсэн. Үйлдвэрчний хэвлэлийн холбоог тусад нь ингэж байгуулснаар байна шүү дээ. Улам цааш нь энийг нарийчлах. Мэргэжлийн ажилтныг илүү анхаарахад тэдний нийгмийн асуудал, цалин хүнстэй холбоотой асуудал яг тухайн салбарын хөгжил дэвшилд гарцаа байхгүй энэ салбар байх ёстой байна гэдгийг бол түүх хуваараа харуулж байгаа. Тэгээ бие даасан салбар байхад бол болгоод валжин үед дарга тавигдаад тэрэнд бол манай гол эрчим хүчний салбаруудын төлөөлөл хороодын дарга нар оролцсон л доо. Угаанда дэс 4 3 2 манайх дулааны сүлжээмэл ингээд цугаараа нийлж ер нь гол нь бол хөдөөний маань дизель станцууд эрчим хүчний бүх салбарууд нийлж ингээд салбараа холбоог байгуулсан. Тийм учраас энэ бол өөр нэг эрх ашигын төлөө олон нийтийн байгууллага гэсэн үг биш. Нөгөө талаас бол одоо дэлхийн одоо үйлдвэрчний хэвлэлийн хөдөлгөөний чиг хандлагатай одоо Монголын үйлдвэрчний хэвлэлийг нийцүүлэн өөрчилж шинжлэх ийм одоо асуудал бас байсан. Олон улсын үйлдвэрчний хэвлэлийн чөлөөт үйлдвэрчний хэвлэл гэдэг бол бас нэлээд бие даасан олон асуудлыг шийдэж чаддаг. Олон энэ том компани корпорациудыг үндсэн дамжсан корпорациудыг ялангуяа бас эднтэй ажиллаж чаддаг ийм туршлагатай байгууллага. Тийм учраас бид бол тэдэнтэй хамтарч ажиллах явдал их чухал байдаг юм аа. Үйлдвэрчний хэвлэлийн холбооны бодлого шийдвэрийг түгээн сурталчлах зорилгоор Эвердэн сонины анхны дугаарыг 1996 оноос эхлэн гаргасан байна. Сонины ерөнхий эрхлэгчээр Содном цэгмэд, гишүүдэд Баян жаргал, Гам болд, Цэцэгмаа, Оюун цэцэг, Батчлуу нар ажиллаж байсан байна. Эвердэн гэдэг нь ямар учиртай гэхээр бид энэ 3 загсаар төлөөлүүлсэн л дээ. Энд 3 том салбар байна. Эрчим хүч, геолог, уул уурхай гэсэн. За энэ 3 бол одоо ив нэгдэлтэй энэ салбар юу болдоо гэж. Ерөөсөө энэ 3 салбар бол одоо за улс их орны хувьд салшгүй юм. За энэ чагуулгаараа эрчим хүч геолог уурхай үйлдвэрчний ив элдэн шиг ингэж явж ирэх ёстой. Төрөүний миний хэлдэг нөгөө эрх ашигаа хамгаална гэдэг чинь ив элдэн шиг байж хамгаалахгүй бол ийш тийшээ харсан зөрөөтэй бодолтой юм байх юм бол эрх ашиг хамгаалагдчих чадахгүй гэсэн үг. 1997 онд эрчим хүч геолог уул уурхайн үйлдвэрчний хэвлэлийн холбоо нь Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурл, засгийн газарт хөдөлмөрчдийн нийгмийн баталгааг хангах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хугацаанд нь олгох, албан татварын хувь хэмжээг бууруулах,
нийгмийн даатгалын тогтолцоог шинжилж өөрчлөх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийг зах зээлийн харилцаанд нийсүүлэх, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэг санал шаардлага тавьж хариу авсан байна. Энэ үйл явдлын дараа салбарын ажиллагчдын цалин 10-аас 35%-аар, шагналт цалин 80 хүртэл хувиар нэмэгдүүлж бодиттой ахис гарчээ. Мөн хөдөлмөрийн хүнд хортой нөхцөл ажиллагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хуульчлах асуудлыг нэмж оруулжээ. Хэрвээ хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ аж ахуйн захиргаад биелүүлэхгүй бол олон улсын хэм хэмжээ болон Монгол улсын хуулийн дагуу ажил хаях хүртэл ирэх энэ байгууллагт байдаг. Ажилчдыг үйлдвэрчний эвлэлдэн нэгдэх тухай олон улсын конвенц байгаа. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн энэ конвенцийг биелүүлэхгүй байгууллага олон байна. За энд бол ажлын байрны баталгаа бол байхгүй гэсэн үг. Компани олж байгаа ашиг ажилтнуудад өгж байгаа цалин хоёр ашиг нь их, ажилтнуудад өгж байгаа цалин бага бол энийг бол одоо мөлжлөг гэж үздэг. Үйлдвэрчний эвлэл бол хөдөлмөрийн хүний хамгийн дотны туслагч нь, хамгийн ойр байдаг байгууллага нь гэж үзэж болно. Аливаа нэг нийгмийн асуудалтаар зөвшөлтөд хүртсэн тодорхой заалтуудыг аль болох муутгахгүй байх. Тэ? Ер нь муутгахгүй байх гэж би яагаад ярьж байна вэ гэхээр тухайн нийгмийн эдийн засгийн байдлаас хамаарат тэ эдийн засаг муудаж байна тэ. Энэ төр гэсэн энэтэй уялдуулаад бас дагаад тэр салин хөлс тэтгэврийн хэмжээг бууруулчихгүй байх юмсан гэсэн тэр чиглэлийг бол бас илүү их баримталж ажиллаж байгаа юм байна. 2004 онд ажлын байрны нөхцөлийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн баталгааг хангах, үйлдвэрлэлийн осол, мэргэжил шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар алдсан ажилтнуудын нөхөн төлбөрийг хуулийн дагуу олох асуудлыг хувьчилж авсан байгууллага нь хариуцж байх тухай засгийн газрын тогтоол гаргуулсан нь өмч хувьчлахад чухал нөлөө үзүүлэлт болж, тухайлбал Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станц, Шарын голын хувьсад компани хувьчлалын тендерт гол үзүүлэлт болгон оруулсан юм. Монгол улсын эрчим хүчний салбар дотроо онцлох нэг зүйлтэй. Энэ өнөөдрийн байдлаар хувьчлагдсан нэг компани байгаа юм. Ингээд хувьчлагдаад 12 дахь жилдээ явж байна. Эднэр дээр бол манай орон тооны томоохон хороодууд ажилладаг. Тэгээ энд бол жишээ хөдөлмөрийн маргаан сүүлийн 2 жил гарахгүй шүү дээ. Энэ бол үйлдвэрчний эвлэлийн амжилтыг харуулж байна. За энэ хамт олон бол маш тогтвор сууршилтай ажиллаж байгаа. Тухайн үед шинээр орж исэн, сэргээ салгадаад ирж исэн ийм ахмад буурлууд гавьяаныхын амралтанд ингээд үе үеэр гараа явж байгаа. За тэр их олон хүмүүсийг төлөөлөд маш их олон залуучууд сүүлийн жилүүд орж ирсэн. Манай компани нийт хамт олонны 50-аас дээш хувь нь дандаа шинээр 2-3 жил ажиллаж байгаа ийм залуучууд байж байгаа. Энэ ажилчдынхаа ажиллах нөхцөл, эрүүл аюулгүй орчинд ажиллах ийм боломж олцоо бүрдүүлэх талаар компани захиргаа үйлдвэрчний хороо хамтран ажиллаж 2011 онд нийт компани хэмжээнд 355 ажилтнтай байсан бол өнөөдөр бид бол 415 ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Иргэд хөдөлмөрчдийн эвлэлд нэгдэх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах эрхийг хангах замаар тэдний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинд байнга дээшлүүлэхэд холбооны үйл ажиллагаа чиглэгдэж байна. Энд бол ажилчдынхаа нийгмийн асуудал, цалин хөлс, нөхөн олгуур, тусламж, хөнгөлөлт, нөхөн төлбөр гэсэн ийм асуудлуудыг жилбэр хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Хичнээн хувийн хвшилд ажиллаж байгаа компани гэсэн бүх энэ зохицуулт нь төрөөс зохицуулдаг. Зохицуулах хорооноос зохицуулдаг учраас энэ цалин бол зохицуулах хороотод саналаа тавьж ингэж нэмж явдаг.
Салбарын үйлдвэрчний эвлийн холбооны 3 дугаар баг хурлаас салбарын ажил олгогч эзэсийн холбоог шинээр байгуулж, түлш эрчим хүчний яам, ажил олгогч эзэсийн холбоо, салбарын үйлдвэрчний эвлийн холбоотын түншиллийн механизмыг бий болгох зорилт дэвшүүлж, 3 талд хэлэлцээр хийсэн нь томоохон алхам байлаа. Үйлдвэрчний эвлийн байгууллагын нэг алтан зөрчин бол түншиллийн механизм. Ажил олгогчдыг төлөөлж одоо энэ 3 талд хэлэлцээрт 19 зорсон байгаа. Үндсэндээ бол ажил олгох байгууллагыг төлөөлж гэнэ гэсэн үг. Тийм учраас өнөөдөр салбарын хэмжээнд бол уулуурхай яам, мэрэгжлийн холбоод, салбарын үйлдвэрчний эвлийн холбоо 3 бол 20 жил түншиллийн замаар хамтын хэлэлцээр байгуулад тэр байгуулсан хамтын хэлэлцээрээ аж ахуйн нэгж байгууллага, аж ахуйн нэгж байгууллага үйлдвэрчний эвлийн хороо хоёрын ажиллах үндсэндээ мөрийн одоо хөтөлбөр хийж болно. Ажилчдын болно. Ажил олгогч компани одоо үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр явуулах боломжийг бол эндээс хайж олъё гэсэн ийм чиглэлүүдийг баримталж байгаа. Монгол улсын уулуурхайн салбар бол энэ экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг одоо улсын засгийн орлогыг бол бүрдүүлж байна. За тэгээд тэрнээс нь тооцоолоод үзэх юм бол улс орны эдийн засаг одоо энэ татвар хураамжийг нэг хүний бүхэл биеийг цогцоор үзэх юм бол лабораторийг бол зүрх тархин гэж бол үзэж болохоор байна. Уулуурхайн нөхцөл байдал хүнд байгаагаас одоо ингээд нэг үг хэлэхэд бол ингээд ажилчдыг бол 60% нөхөний өгөөд сул зогсож байна. Зарим нэг нь шууд албан ёсны цомогтолтыг явуулж байна. Энэ бол үйлдвэрчний эвлэл дээр маш хүндрэл тусч байгааг бол бид нар бас сайн ойлгож байгаа. Гэхдээ бас харьцангуйгээр бусад салбаруудыг бол манай үйлдвэрчний эвлэл бол байдлыг бол өөрсдөө дотор нь ажиллаж байгаа учраас маш сайн ойлгоод харилцан одоо яаж цаашаа ажиллаж болох вэ гэдэг талаас нь бас гарц хайж байгаад нь баярлж байгаа. Ер нь одоо дээд байгууллагатай бид ажилчдыг төлөөлөн хэлэлцээр хийх үүрэгтэй. Ингээд хамтын хэлэлцээр байгуулад энэ хэлэлцээрийн жишгээр одоо доод үйлдвэрчний эвлийн хороодууд маань одоо хамтын хэлэлцээрийг байгуулад ингээд явж явах юм учиртай. 3 талын хэлэлцээрээр 2 талын гэрээгээрээ асуудал зохицуулна гэдэг бол өнөөдрийн зах зээлийн эдийн засгийн үеийн хамгийн одоо төлөвсөн тогтолцоо байна. 2006 онд үйлдвэрчний эвлийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор салбарын үйлдвэрчний эвлийн холбооны дэргэд эв санааны нэгдлийн сан, нийгмийн хамгааллын сан байгуулан сангийн ажиллах журмыг удирдах зөвлөлийн хурлаар батлуулан хэрэгжүүлж ажилласнаар тодорхой ахиц гарсан байна. 2006 онд салбарын аж ахуйн нэгж байгууллагууд ажилчдын цалинг 8-аас 25% нэмэгдүүлсэн байна. За энэ үүргийг сайн биелүүлэх явдал үйлдвэрчний эвлийн байгууллага бас өөрт нь оногдно. Тийм учраас үйлдвэрчний эвлийн удирдагчид, үйлдвэрийн ажилчид, үйлдвэрчний гишүүд бол хамтын хүчээр эрх ашиг хамгаалахын явдал бол өнөөдөр нэн чухлаа. Ажилтнуудын цалин хөлсний асуудалд онцгойлон анхаарч ажилладаг. За ингэсний үр дүнд бид нэр жишээлбэл 2013 онд 807 мянган төгрөгийн дундад цалинтай байсан бол одоо 2016 оны 1-р улирлын байдлаар сая 400 мянган төгрөг болж одоо манай ажилтнуудын дундад цалин бол өссөн байх юм аа. Ажилтан өөрөө ганцаараа явах юм бол тэрийг бол захиргаа болно гэвс. Тэр болгон авч шийдэд байхгүй. Энэ үйлдвэрчний байгууллагаараа төлөөлүүлээд олон гишүүд нийлээд одоо захиргаандаа тавих юм бол энэ асуудал шийдэх талдаа бол хууль эрхцэн үндсэнч байгаа энэ тавих асуудлыг шийдэгдэнэ. Монголын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны хөгжлийн өнөөгийн түвшин, хөлсний ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, ажлын үнэлэмжийн дорой байдал, нийгмийн баялагын хуваарлтын шудраг бус зэрэг нь үйлдвэрчний эвлийн зохион байгуулалтын чанар, эвнэгдэл, хүч чадлын их үндэс болсон гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, гишүүн байгууллагуудын болон өөрийн үйл ажиллагааны чадварыг байнга дээшлүүлж ажиллахыг Монголын үйлдвэрчний эвлийн холбооноос урьдын адил шаардсан хэвээр байна. Тэжээлийн жижүүр хариу, тэжээлийн жижүүр хариу. Хөдөлмөрийн хууль зөрчигдөх ёсгүй. Шинжлэгдэн өөрчлөгдөж байгаа энэ нөхцөлтэй уялдуулж үйлдвэрчний эвлийн байгууллагууд бас үйл ажиллагаагаа өөрчлөх, арга барилаа өөрчлөх одоо ийм шаардлага гарч ирж байгаа. За энэ бол одоо бидний эх жилүүдэд
зорилт байх болно гэж ингэж үзэж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагааг тогтвортойгоор орчин үеийн чиг хандлага руу чиглэж ажиллахад мөн шинэ үйлдвэрчний эвлэлийн хороодын дараанаар тэргүүлэгч гишүүдийг сургахад бол эрчим хүчгийн болоог уулуурхаан үйлдвэрчний эвлэлийн холбоо бол чухал үүрэг гүйцэтгэдэг. Үйлдвэрчний эвлэлийн холбоог бэхжүүлэх талаар бас үйлдвэрчний анхан шатны байгууллагууд бас тодорхой ажлуудыг санаачилж үйлдвэрчнийхээ эв нэгдлийг хангахын төлөө бид бол хамтын хүчээр ингэж ажиллаж байгаамаа. Гишүүнчлийг нэмэгдүүлэхэд гарах бэрхшээл, цаг хугацааны хүчин зүйл нь улс орны эдийн засгийн төрөл жилд албан бус салбарын хамрах хүрээ, тухайн ажиллагчдын ажил мэргэжлийн онцлог, аж ахуйн нэгж байгууллагын жижигрэл, салбар аймаг, нийслэлийн бодит болон субъектив нөхцөл байдлаас хамааран өөр байна. Манай эрчим хүч одог болоорхоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагад нэг 100 гаруй аж ахуйн нэгжийн 24 мянган идэвхтэй гишүүн байна. За идэвхтэй гишүүн дээр идэвхгүй гишүүн гэдэг нь одоо нэг 20-30 мянган хүн байна. Энэ бол яг улирлын чанартай жижиг уурхайнууд, орон нутгийн. За тэгээ сүүлийн үед бичлэг уурхай гэж хэлж байгаа. Энэ усууд бол идэвхгүй гишүүнд ордог юм. Ингээд нийтдээ нэг 80-аад мянган идэвхтэй гишүүнд үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Гэвч хувийн хэвшил болон албан бус салбарт ажиллаж буй олон мянган ажилчин үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад хамрагдаж чадахгүй байна. Үйлдвэрчний эвлэл нь зөв зохион байгуулагдсан хамтын гэрээтэй аж ахуйн нэгж байгууллагууд дээрх хөлсний хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байр илүү тогтвортой. Цалин урамшуулал нь ахиу. Ажлагчдын хөдөлмөрийн нөхцөл, аж байдлын асуудлууд үйлдвэрчний эвлэлгүй газруудаас ахистай шийдэгдэж, үүний үр дүнд компани бизнесийн орчинч таатай өрсөлдөх чадвартай байдгийг туршлага судалгаа харуулж байна. Өнгөрсөн 2015 онд 2 сард Вагнер хувьцаат компани 100 сая дахь тонн үрсээ олборлсон хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан. За манай уурхай жилдээ 3.6-аас 3.7 сая тонн үрс олборлон борлуулдаг юм хүчин чадалтайгаар одоогийн байдлаар ажиллаж байна. 1160 ажилчинтай. За үүнээс нэг 147 эмэгтэй ажилчид байдгийг. Анх манайх 57-8 гишүүнтэйгээр үйлдвэрчний хороо маань байгуулагдчихсан төвхтэй байдгийн байлээ. За өнөөдөр тэгвэл одоо 1200 гишүүдийг игнэндээ нэгтгэсэн 11 анхан шатны хороотой 5 тэргүүлэгчтэй 60 гаруй сонгуультантай үйл ажиллагаа явуулж байна. Манай соёл нь тусламж үйлчлэгийг Багнуур уурхай дулааны станц дамжуулах шүлжээ түгээх зэрэг хүмүүстийн одоо эрүүл мэндэд ихээхэн анхаарч энэ хүмүүст одоо эмчилгээ үйлчлэгийг хийгдэж байгаа. Жилд бол нэг 4000 гаруй хүмүүст энэ эмчилгээ үйлчлэг хийгддэг. Гадны одоо байгууллагуудаас тодорхой сургалтуудыг авч ажиллаж байна. За үүний үр дүн сүүлийн жилүүдэд манай инженер техник ажилчдын чадвар, ажилчдын маань ур чадвар бол байнга дэвшилж байгаа. За энэ нь бол үндсэндээ Багнуур хувьцаат компани одоо ажлын бүтээлээс харагдаж байгаа. Ээлжийн ажилт маань голдуу оператор жолооч нар экскаваторын машинч туслах уу. За тэгээд тасралтгүй нөгөө таныг төгөөрөмж засар үйлчлэгээний газрууд дээр бас графикт ажлууд байдаг. За өнгөрсөн онуудын хамтын гэрээний биелэл бол үндсэндээ 97%-аас дээш биелэлтэй ингээд ажиллаж байгаа. Үүний учир холбогдлыг ажилчид, ажил олгогчдод ойлгуулж, хөлсний хөдөлмөр эрхлэгчдийн эвлэлд нэгдэх эрхийг хүндэтгэж ажиллах нь зохистой хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээний нийгмийн түншүүдийн хамтын ажиллагааны чухал хэсэг болох ёстой. Орон нутгийн уулын баяжуулах үйлдвэрнүүд байгуулагдсан цагаас ажилласан цагаас эхлэн үйлдвэрчний хороотой бол нэгт холбоотой хамтран ажиллаж байгаа. Манай баяжуулах уулын баяжуулах үйлдвэр нь бол өөрийн одоо хөдөлмөр хамгаал аюулгүй ажиллагаа хариуцсан том хэлцтэй. Одоо энэ хэлц бол мөн ялгаа байхгүй бас л ажилчдын нийгмийн асуудал, хөдөлмөр хамгаал аюулгүй ажиллагаа, байгаль орчин энэ бүх чиглэлээр ажилладаг үйлдвэрчний холбоотой бас зарим нэгэн функцийг бол давхар хийж байдаг. Тэрний хажуугаар үйлдвэрчний хороотой үйлдвэрчний байгууллагатай бол байнгын нэгт холбоотой ажиллаж байгаа. За энэний нэг тоо жишээ бол одоо уулуурхай одоо яасан тарифын гэрээ гэж одоо оруулсан гэрээ бий. Тэрэнд одоо энэ дагуу хамтын гэрээнийхээ авсан үүрэг даалгаврыг бол өнөөдрийн хүртэл одоо биелүүлэн ажиллаж байна. Ажилчид маань бол хамтын гэрээ гэдэг юмд нэлээд сайн ойлголттой болсон. Ордооноос эхлээд өөрсдийнхөө саналыг маш сайн өгч ингэж ирж байгаа. За хамтын гэрээ ингэж зохицуулж ингэж ажиллаж ирэх маань нэгдүгürt ажилчид тогтвортой
баталгаатай, ажлын байртай, ажилдаа тохирсон цалин хөлстэй, мөн тодорхой хэмжээгээр нийгмийн асуудлуудаа шийдвэрлүүлж ирж чадсан бол үйлдвэрийн захиргаа бол тэрний дагуу бас үйлдвэрлэл маань үр ашигтай, тогтвортой явагдаж байгаа. Монгол ажилтны хийсэн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ олон улсын зах зээлийн жишгт хүрсэн үнээр борлогдож буй нөхцөлд тийм хэмжээний цалин хөлс авах хөдөлгөөнийг өрнүүлэх. Энэ хооронд гүүр болж үйлдвэрчний эвлэлд ажилласнаар өөрийнхөө үйлдвэрчний эвлэлийн байгууллага маань ч мөн суур маань батчиж гишүүдийн маань тооч өргөжж байна. Хор сарамжлалт бүтээгдэхүүн хоолны толгойныг тэр бүл ажилчдад олгодгүй зөвхөн хатаах хэсэгт ажиллаж байгаа ажилчид олгодог байсныг бас үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтарч ярилцаад ажилчин бүрд бас нэг зохих хэмжээгээр 7-7 8-7 ч юм уу гээд ажлынхаа нөхцөл байдлаас тохируулаад олгодог болсон. Үйлдвэрчний эвлэлийн оролцоо салбар үрт харилцан адилгүй байгаа боловч нийтлэг хандлагаараа үйлдвэрчний эвлэл бүх салбарын салинд нөлөөлж байна. Энэ нь ажилчдын эвлэлдэн нэгдсэний давуу талыг тодтогж байна. Захиргаатайгаа уйггүй хөөцөлдөж ажлынхаа саналыг авсны үр дүнд бид бол нэг асуудлыг үйлдвэрчний эвлэлийнхаа оролцоотойгоор шийдвэрлэж чадсандаа их баяртай байдаг. Энэ маань юу вэ гэхээр хөдөлмөрийн хөнгөлөлтөд нөхцлөөр тэтгэврт гарах буюу манайхны ярьдгаар 77 дугаар тушаалтай холбогдсон зүйл дээр манай туслах цехүүдэд ажилладаг ажлагчдад хэвийн бус нөхцлөөр тэтгэврт гарах хөнгөлөлтөд нөхцлөөр тогтоолох боломжгүй байсныг 2 жил уйггүй хөөцөлтний эсрэг шийдвэрлүүлж чадсан нь ажилчдынхаа одоо сайшаалыг хүртсэн хамгийн том ажил болж чадсан гэж бодож байна. Тийм ч учраас үйлдвэрчний хөдөлгөөний хөгжлийн төлөв, чиг хандлагын судалгааг цаашид түүний үйл ажиллагааны чиглэл бүрээр наривчлан хөгжүүлэх нь судалгаа арга зүйн чухал ажил бүтэлтэй гэж үзэж байна. Ажилчдынхаа эрх ашигыг хамгаалахаас гадна нийгмийн соёлын арга хэмжээ, соёл олон түмэн, ажилчдаа олгох тийм тусламж, мөн аялал экскурс, ажилчдынхаа амрал соёлд гол анхаарлаа бол зориулж ажиллаж ирж байна. Түүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилчид маань бас өөрийнх нь эрүүл мэнд хохирох, ажиллах явцдаа бас янз бүрийн үйлдвэрлэлийн осолд орох зэрэг явдлууд байдаг. Тэгээд манайх бол үйлдвэрчний эвлэлийн хороонд 8 цагаар ажилладаг байсан. Тэгээд 3 өдөр 3 шөнөөр гарах явдал бол бас бие организмд өөрсдөд нь бас хортой байсан. Энэ явдлыг үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо ажилчдтайгаа хэлцээ зогсоод 12 цагаар болгосон бас нэг давуу талтай. Үйлдвэрчний эвлүүдийн зохион байгуулалттай ардчилсан гагцхүү гишүүдийн санаа бодол эрх ашигын сонирхол тулгуурлан шийдвэр гаргадаг. Ажил олгогчдоос хараат бус үйлдвэрчний эвлэлийн удирдах байгууллагад гишүүдийн сонгогдох эрх нь шударгаар хангагддаг. Бүх шатандаа хамтын удирдлага, хяналт, ёс зүйн зарчимтай гишүүдэд байнга тайлагнадаг. Аливаа маргаан нь дотооддоо дүрмийн хүрээнд шийдэгдэж байдаг. Өөрийгөө санхүүжүүлэх чадвартай байгууллага байхын үндэс нь бүх байгууллагад мөрдөгдөж буй дүрм, түүгээр тогтоосон зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, хэм хэмжээ мөн. Ардчил зах зээлийн харилцаанд шилжснээс хойш бол манай Монголын үйлдвэрчний эвлэл бол бас их цаг үедээ зохицож ажилласан гэж ойлгодог. Хөдөлмөрийн хүн өөрөө энэ эрх ашигаа хамгаалахын төлөө үйлдвэрчний эвлэлээ тоорч ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үйлдвэрчний эвлэлдээ өөрийгөө танилцуулж, өөртөө хүрээлж, ингэж ажилласан үндсэн дээр хамтын хүчээр бүх зүйлээ хийж болдог. Үйлдвэрчний эвлэлийн хараагүй байгууллагууд бол ажиллаж байгаа эрх ашигыг хамгаалах хүндрэлтэй асуудал үүсэж байна. Жишээлбэл хүнийг ажлын байранд ажил олгогч бас дур мэднэ өөрчлөлтөд ажлаас үндэслэлгүйгээр халддаг. Хамтын гэрээний заалтууд байхгүй учраас хүмүүсийн нийгмийн хамгаалтын асуудлууд их орхигддог. Хөдөлмөрийн хуулинд захирагтал үлддэг байна. Хэрвээ хамтын гэрээ байгуулсан бол хүмүүсийн нийгмийн хамгаалалт, цалин хөлс, амралт, тэтгэвэр, тэтгэмжээр бүх зүйл аль бие ёсоор хууль эрхтэйгээ хамгаалагдсан байдаг. Ийм учраас үйлдвэрчний эвлэлтэй байгууллагууд бол ажилчид нь тогтворч өөрчлөлттэй, орчин үеийн шинэ ухааны хөгжлийг дагаж нүүлсэн эрүүл мэндийн сайтай ажиллах урам зоригтой байт юм байна. Ажил үүргийн ачаал өсөж байгаатай холбоотой ажлагчдын орон тоо нэмэгдэж байгаа. Шинээр олон залуу ажлагчид ажил төрөлд орж тэднийг сургах, дадлагжуулах, хүн болгож хүмүүжүүлэх, мэрэгчлээ өндөр мэдлэг чадвартай ажилчин болгоход бол байгууллага хамт олноор тэр дундаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага хичээж төлөвлөсөн төлөвлөгөөтэй ажлууд хийгдэх ёстой арга хэмжээнд бол
шатраалан авч улам илүү үр дүнд хүрэхин төлөө хичээн ажиллах болно. Үйлдвэрчний эвлэлүүд бүх шатанда үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн хүч чадамж үйлчлэлийг бүрэн дүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ нь уг хуулийн заалтууд зөрчигдөх. Тухайлбал ажил олгогчдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлгүй байхыг эрмэлздгээс үйлдвэрчний эвлэлийн үндсэн нэгжгүй компаниуд олшрох. Үйлдвэрчний идэвхтэн сонгуультнуудад эл далд хэлбэрээр дарамт шахалт үзүүлэх, хамтын гэрээ хэлэлцээрийг хуулийн дагуу байгуулахгүй байх. Үйлдвэрчний эвлэлүүдээс эрхийнхээ дагуу тавьсан шаардлагыг үл тоомсорлох, ажилчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тохиолдол бүрт ажил олгогч хуулийн дагуу хариуцлага хүлээхгүй байх зэрэг олон хэлбэрээр илэрч байна. Уур хашны хөдөлмөрийн нөхцөлийг бид голж байгаа хэлж байгаа биш. Хөдөлмөрийн нөхцөл гэдэг бол үнэхээр хүнд, хязгаарт болон орчинд, тэгээд чийгтэй, дуу шуугиантай, тоостой ийм нөхцөл ажиллаж байгаа. Тэгээд ийм нөхцөлд ажиллаж байгаагаар уур хашид бахархдаг. Ямар сайндаа уур хашид бид газрын гагаар нэг гэдэг бид биенийгээ нэрлэдэг. Нэгдүгээр, хоёрдугаар уурхай үнэрийг үзье гэж ярьцгаадаг. Тийм учраас уур хашийн өмгөл бахархахын аргагүй юм хөдөлмөрч усууд 1990 оноос хойш бол Монгол Улсын хуулиар далд уурхайд эмэгтэй хүн ажиллахгүй гэсэн тийм хуультай учраас үндсэндээ залуучууд эрэгтэйчүүд ажилладаг. Амжилттай бүтээлтэй байна гэдэг бол хамт олон нийл одоо бүтээл хөдөлмөр зүтгэл л байдаг да. Тэгээд залуучуудаа хэлэхдээ хамгийн гол нь биентэй маш их түшигтэй биенийхээ одоо хөдөлмөрийг дэмжсэн тийм л байгаарай л гэж одоо хэлж явдаг да. Монгол уул уурхай байгуулагдаад 90 гаруй жил боллоо. Тэгээд энэ бол одоо өнөөдөр 5 дахь 6 дахь үеийн уур хашид. Хүмүүс дөрөөрөө энэ сайхан залуу уур хашдыг нийгмийн асуудлыг илүү анхаарах хэрэгтэй байна. Энэ уур хашдын бас салин улсын асуудлыг бас бодох ярих хэрэгтэй байна. Тийм учраас энэ залуучуудыг хайрлж хүндэх хэрэгтэй гэж бид үргэлж бодож ярьж явд юм да. Далд уурхай ажиллана гэдэг бол одоо үеийн уур хашдын улс орныхоо бүтээн байгуулалт хөгжилд оруулж байгаа хувь нэмэр их бүтээн байгуулалт гэж би одоо бодож явдаг юм аа. Уул уурхай салбарт ажилладаг хүмүүс бол ажлын хүнд өчрөөс бол имээдгүй, бэрхшээдгүй. За харин энэ ажлыг хөдөлмөрийг эрхэлж байгаагийн хувьд бол энүүгээр бахархал болж явдаг гэж ойлгодог. Гишүүд ажиллагсад идэвхтэн сонгуультанд үйлдвэрчний эвлийн эрх үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцааны асуудлаар боловсрал, мэдлэг олох сургалтын ажлын зохион байгуулалт, материаллык бааз, хүн хүчний хангамж, энэ чиглэлээр холбооноос тавих анхаарлыг өнөөгийнхөөс эрс нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Доктор сургалтад ажиллах гэдэг хамгийн гол өөрийгөө хөгжүүлэх, за хариуцлагатай байх, сахилгатай байх, мэдлэг боловсроо дээшлүүлэх гэдэг бол энэ залуу хүний хувьд бол ихээхэн гол асуудлын нэг байдаг. Ажил үүргийн эрхлэлт, ажлын гол удал гаргахгүй байх. За сахилга дэглэм. Манайх чинь 350 ажилтнаас нэг 100 эмэгтэй хүн байгаа. За 250 ярилцсан сайхан залуучууд байдаг. Тэгээд эднийхээ дунд бас сахилга дэглэм, байгууллагын хөтөлбөрийн хууль энэ бүх юмс нэг зэрэг нэгтгэж явахад үйлдвэрчний байгууллага захиргаандаа түшиг тулгуур болж хамтарч ажиллаж байгаа. Ажилчдынхаа бас энэ өвчлөлттэй холбоотой улсын 3 дугаар эмнэлэг хавдар судлалын үндэсний төв, мэрэгжлийн өвчин судлалын төв өдөрт үзүүлж ингээд хавдар гарсан тохиолдолд захиргаатай хамтраад бас эмчилгээний зардал мөнгөнд гаргаж байгаа. Тэгээд сүүлийн 2 жилд ихэд одоо жилдээ 2-4 хүн хавдрын хагалгаанд орсон гадагшаа дотгошоо явсан үед бол нэг хүн тусварыг бол 5-10 сая төгрөгийн эмчилгээний зардал мөнгө гаргаж. Энэ төвлөрсөн татрыг аль болох ажилчид өөрсдөд нь эргүүлээд зарцуулъя. Аливаа нэгэн үйл ажиллагааг зохион байгуулахдаа нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулнаас арай дээр юм болов уу гэсэн үднээс бол одоо спортын багийн тэмцээнүүдийг ч гэдэг юм уу тийм зүйлийг зохион байгуулдаг. А дээр нь бол жил болгон өргөдлөхөөс эмэгтэйчүүдээ бол бас хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал гэх мэт тийм зүйлд хамруулна. Гэрийн загас үүргээ харилцан биелүүлэх, эрхээ эдлэх. За тэгээд ажилтныхаа
сурч боловсрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх чадвар гэсэн олон төрлийн ажлууд байдаг. Энэ дээр бол үйлдвэрчний хэвлэл ялангуяа их идэвх санаачтай оролцдог. Хэлэлцээр тохирсон хөдөлмөр эрхлэлд хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, үн ханшийн зүй бус өсөлтийг хязгаарлах, иргэдийн аюулгүй эрүүл орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцны нөхцөлийг сайжруулах зэрэг бүхэл асуудлаар засгийн газар ажил олгогчдод тавих хяналт шаардлагыг хамтын маргаан үүсгэн тэмцэх хүртэл төвшөнд тавьж ажиллахыг гишүүд маань Монголын үйлдвэрчний эвлүүдээс хүлээж байна. Геологийн төвлөрийн орчтоор бол 1957 онд байгуулагдсан 60 жилийн түүхтэй байгууллага. Одоо 170 орчим ажилтны албан хаагчтай байна. За энэний бол нэг 60 орчим хувийн эмэгтэйчүүдээр бас онцлог. За тэгээ ихэнх хүмүүс нь бол хортой хүнд нөхцөлд ажилладаг. Жилдээ 160 гаруй ажилтнуудын татвараар бол өөрсдийгөө санхүүжүүлж ажилчдын төлөө бол тодорхой арга хэмжээнүүдийг бол хийж явуулдаг байгаа. Ахуй амьдралын дээшлүүлэх талаар одоо ямар шаардлагатай зүйл байна вэ? Тэрнийг бол үйлдвэрчний эвлэлийн байгууллага захиргаа хамтарсан одоо нэгдсэн төлөвлөгөө гаргаж түүний дагуу одоо хийж хэрэгжүүлэх нь одоо чухал байдаг. Анхан шатны үйлдвэрчний эвлэлийн ороо, салбарын үйлдвэрчний эвлэлийн орбон төр байгаа хянан шалгах комиссаас энэ бүрэнгийн зарцуултыг бол хянд байдаг. Шат шатны байгууллагын оршин тогтнох үндэс учраас бүх анхан шатны нэгжүүд энэ татварыг салбар хоргодоо бүрэн төвлөрүүл нэн чухал асуудал байдаг. Намуу ажилчдаас саналыг нь авч хамтын гэрээгээ боловсруулдаг. Үр өгөөжийг олж ид болгонд дүгнэж ажилчдынхаа хурлаар бол хилцүүлдэг. Эрчим хүч геолог уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо 1996 оныг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах жил, 1997 оныг Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын дотоод ажил, зохион байгуулалт, санхүүгийн ажиллагааг сайжруулах жил, 1998 оныг сургалтын жил, 1999 оныг ахмадын жил болгон зарлаж, үйлдвэрчний эвлэлийн дотоод амьдрал шинжилтийг үнзээрүүлэхэд баггүй анхаарал тавьж ажиллажээ. 2007 онд бол бид нүүрсний уурхайн одоо тэмцлэг зохион байгуулах хороо гэж одоо байгуулсан. Ингээд бид нар бол одоо нүүрсний уурхаануудын одоо энэ нийтийн тэмцлэг зохион байгуулж төр засагт шаардлага тавьж хэрвээ энэ асуудлыг шийдэхгүй бол одоо станцуудад нийлүүлэх нүүрсийг одоо нийлүүлэхгүй гэдэг ийм шийдвэрт хүртэл хүрч ингэж одоо явсны үр дүнд бол бид бас энэ нүүрсний үнийг бол одоо зах хэмжээгээр нэмэгдүүлж чадсан. За Багнуур хувьцаат компани үндсэндээ төвийн бүсийн цахилгаан станцуудын нүүрсний хэрэгцээг үндсэндээ хангаж байна. ТЭЗ 4 цахилгаан станцын нүүрсний хэрэглээний 60%, ТЭЗ 3-ын цахилгаан станцын нүүрсний хэрэглээний 100%, за ТЭЗ 2 станцын нүүрсний хэрэглээний 100%-ыг, за саяхан шинээр ашиглалтанд орсон Амгалан дулааны станцын нүүрсний хэрэгцээг өнгөрсөн онд бид нар 100% хангаж ажиллаж байна. Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа ажил нь зөвхөн ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах бус. Тухайн аж ахуйн нэгж байгууллагын цаашид төлөвлөн гүйцэтгэх чиглэл, зориултуудад дэвшилтэд техник технологиг тусган олон тал хэлбэрээр дэмжин оролцож байна. Тухайлбал нийслэл хотын ард иргэдийн эрчим хүчний гол хэрэглээг хариуцсан ажилладаг Улаанбаатар Захиргааны төвөг сүлжээ компанийн үйл ажиллагаанд ухаалаг системийг оновчтой шийдлээр нэвтрүүлжээ. Альва улсын тулгуур салбар гэдэг бол эрчим хүчний салбартайгаа салшгүй холбоотой. Одоо манад бол нийтдээ 1800 гаруй ажилчид ажилладаг. Энэ ажилтны маань нийгмийн өмнө үрсэн хариуцлага бол маш чухал. Манай мониторууд маань одоо жилийн дөрөв үйлрэлт цас бороотой ямар ч байгалийн гамшигтай ийм хүнд нөхцөлд одоо ард түмнийгээ цахилгаан гэрлэр хангахын тулд ийм ажлуудыг хийж гүйцэтгэж явдаг. Өнөөдөр Монгол орны эдийн засгийг түүчээлэн авч яваа Монголын эрчим хүч, геолог, уул уурхайн салбарын нийт ажиллагчид тэдний гэр бүл, хөр хүүхэд та нартаа Монголын эрчим хүч, геолог, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсгэгчний 20 жилийн явц тохиолдуулан эрүүл энхийг хүсье, инээд байдлаар дүүрэн байхыг ерөөй, ажлын амжилт хүсье. Та бид
хэдийгээр хүнд хөдөлмөр эрхэлдэг байдаг ч гэсэн бидний сэтгэл санаа үйл ажиллагаа үргэлж хөгжиж дэвшиж хөнгөн байдаг. Ингээд та нарын маань толгой дээрх дуулганы гэрэл мөнхөд гэрэлдэж байг баярын мэдээ төвшүүлж сайн сайхан өсөөрэй.